За энэ удаад дагуулар ард механизмын кинематик шинжилгээний тухай авч үзье. За дагуулар ард механизмын кинематик шинжилгээг хийхдээ хөдөлгөөн сургуулах арга буюу релизийн аргыг ашигладаг. За энэ аргын үед механизмын бүх мөчүүдэд хөтлөөрийн үнцэг хурдтай хэмжээгээрээ ижил чиглэлээрээ эсрэг хурдыг санаанаасаа нэмж өгөхөд хөтлөөр зогсож дагуулар ард механизм нь геометри тэнхлэг нь үл хөдлөх энгийн хараат механизмд шилждэг. За тухайлах юм бол бүгдөө дифференциал механизм авч үзье. Дифференциал механизмыг авч үзье. За бидний авч үзэж байгаа дифференциал механизм нь 1 3 гэсэн туяараа 2 гэсэн дагуулаараа H гэсэн хөдөлгөөнтэй дөрвөн мөчтэй 3 мөчт дифференциал механизм юм а. За дифференциал механизмын хувьд чөлөөний зэргийн тоо 2-той тэнцүү түүнээс их байх ёстой. За авч үзэж байгаа механизмын хувьд бол чөлөөний зэргийн тоо 2-той тэнцүү юм а. За чөлөөний зэргийн тоо 2-той тэнцүү байна гэдэг нь бол тухайн механизм нь 2 хөдлөх мөчтэй гэсэн үг. За 2 хөдлөх мөчтэй байгаа тохиолдолд бол тухайн 2 мөчийн хөдөлгөөний хууль өгдсөн байх ёстой. За тэгвэл бид 1-р арааныхаа хөдөлгөөний хуулийг өгдсөн гэж үзье. Мөн за 3-р арааныхаа хөдөлгөөний хуулийг өгдсөн гэж тооцъё. За энэ үед бид 2 арааны хурдны хэмжээ чиглэл за мөн хөтлөөрийн үнцэг хурдны хэмжээ чиглэлийг тодорхойлох шаардлагатай болох юм. За хөдөлгөөн сургуулах аргыг уг механизмд ашиглавал за бүх механизмын мөчид хөтлөөрийн үнцэг хурдтай тэнцвэр хэмжээтэй эсрэг чиглэлтэй хурдыг санаанаасаа нэмж өгөхөд за O1 тэнхлэгийг тойрон эргэх 1-аараа O2 тэнхлэгийг тойрон эргэх 2-аараа за O3 тэнхлэгийг тойрон эргэх 3 араанаас үүсэж байгаа геометри тэнхлэг нь үл хөдлөх дараалан шаталттай холбогдсон за энгийн хараат механизмд хувирна. За энэ үед бид үнцэг хурдыг тооцох шаардлагатай болно. За үнцэг хурдыг тооцохдоо эрг хөдөлгөөний за нэмэх зарчим ёсоор за ижил чиглэлтэй эргэлтүүдийг нэмэх, эсрэг чиглэлтэй эргэлтүүдийг хасах зарчимд үндэслэл тооцно. За тэгэх юм бол хөдөлгөөн сургуулсан үед 1-р арааны за ааш зогссон байх үеийн үнцэг хурд гэж үзвэл за 1-р арааны үнцэг хурд за хөтлөөрийн үнцэг хурдны чиглэл эсрэг байгаа учраас за 1 арааныхаа үнцэг хурднаас хөтлөөрийнхөө үнцэг хурдыг хас тодорхойлох ёстой болно. За 2 арааны хувьд сөргүүлсэн хөдөлгөөний үнцэг хурдны чиглэл эргэлтийн чиглэл 2 ижил байгаа учраас сөргүүлсэн үедх үнцэг хурд нь бол нэмэгдэх байдлаар тооцогдох бөгөөд өөрөөр хэлэх юм бол хасах тэмдэгтээ омега 2 дээр нэмэх нь омега H болно. За хасах тэмдэг гэдэг маань бол манай 1 болон 2 дугаар арааны гадаад харьцалтай учраас эсрэг чиглэлтэй байхыг бол тооцож байна гэж ойлгох юм а. За тэгвэл 3 арааны хувьд сөргүүлсэн хөдөлгөөний үнцэг хурд бол за эргэлтийн чиглэл эсрэг чиглэлтэй байгаа учраас 3-аас хасах нь сөргүүлсэн хөдөлгөөний үнцэг хурдыг хасах байдлаар тодорхойлогдох ёстой. За харин хөтлөөрийн хувьд хөдөлгөөн зогссон үед омега H-аас хасах нь омега H буюу тэгтэй тэнцүү болж байгаа. За энэ тооцож байгаа эргэлтүүдийн чиглэлийг төрслөвөл энэ бол омега 1 H буюу хөдөлгөөн сөргүүлсэн үеийн 1-р арааны үнцэг хурд. За гадаад харилцаатай байгаа учраас энэ эсрэг чиглэлтэй 2 арааны үнцэг хурдны эргэлтийн чиглэл тодорхойлогддог бөгөөд за 3 арааны эргэлтийн чиглэлийг төрслөвөл за ийм байдлаар тодорхойлогдно. За энэ үнцэг хурднуудынхаа утгаар
За хөдөлгөөн сөргүүлсэн үед үүссэн механизмын дамжуулалтын харьцааг тооцъё. Дамжуулалтын харьцааг тооцъё. За тэгвэл дамжуулалтын харьцаа маань хөтлөх мөчийн өнцөг хурдыг хөтлөгдөх мөчийн өнцөг хурданд харьцуулсан утгатай учраас сөргүүлсэн механизмын хувьд 1-3 руу аас зогссон байна гэдэг нь. За сөргүүлсэн механизмын хөтлөх мөчийн өнцөг хурдыг хөтлөгдөх мөчийн өнцөг хурданд харьцуулах ёстой болно. За дээр тооцсон утгуудыг уг томьёон дээр орлуулвал омега 1-ээс хасах нь омега h. За омега 3-аас хасах нь омега h-тай тэнцүү. За уг дамжуулалтын харьцааны илэрхийллийг хувиргаж бичвэл омега 1-ээс хасах нь омега h тэнцүү. 1-ээс хасах нь 1-ээс 3 аас зогссон байх үеийг хасах нь дамжуулалтаар 1-ээс 3 аас зогссон байхыг өрчгөл омега 3-тай тэнцүү гарч ирнэ. За энэ гарч ирсэн тэгшдэглийг за 3 мөч дифференциал механизмын кинематикийн үндсэн тэгшдэгэл гэж нэрлэдэг. За дифференциал механизмынхаа 1-р араа болон 3-р арааны өнцөг хурдыг өгдсөн гэж үзэх юм бол эндээс бид за омега h хөтлөөрийн өнцөг хурдыг тодорхойлох боломж үүсэж байна. За энийг тооцохын тулд хөдөлгөөн сөргүүлсэн үед үүссэн хувирсан араат механизмын дамжуулалтын харьцаа нь бол дараалан шаталтай холбогдсон энгийн араат механизмын ерөнхий томьёон ёсоор 1-ийн k зэрэг үржих нь z1-ийг хуваах нь z1-тэй тэнцүү байх ёстой бөгөөд за манай авч үзэж байгаа механизмын гадаад харьцалтын тоо 1-тэй тэнцүү байгаа учраас хасах тэмдэгтэй. За хамгийн хөтлөгдөж байгаа араа маань 3 учраас z3-ыг хуваах нь z1 гэсэн хавларт шилжих юм. За араат механизм маань шүдний тоо өгдсөн үед бол за 1-ээс 3 аас зогссон байх үеийн дамжуулалтын тоонуудаа орлуулах байдлаар нэг болон одоо 3-р арааны өнцөг хурдууд өгдсөнөөс эндээс хөтлөөрийн өнцөг хурдыг олох бүрэн боломжтой болж байна. За мөн бид дагуулаараа 2-ын өнцөг хурдыг тодорхойлох шаардлагатай. За энэ өнцөг хурдыг тодорхойлохдоо мөн сөргүүлсэн хөдөлгөөний үед үүссэн механизмыг ашигладаг. За тэгвэл 1 болон 2 арааны хувьд хөдөлгөөн сөргүүлсэн үед үүсэхдээ энгийн араат механизм үүсэж байгаа бөгөөд өөрөөр хэлэх юм бол 1-ээс 2 руу дамжуулалтын харьцаа аас зогссон байх гэдэг бол гадаад харьцалтай байгаа учраас хасах тэмдэгтэй z2-ыг хуваах нь z1-тэй тэнцүү бөгөөд за энэ бол сөргүүлсэн хөдөлгөөний үед үүссэн араат механизмын өнцөг хурдны харьцаагаар тодорхойлогдох ёстой. За тэгвэл эндээс омега 1-ээс хасах нь омега h энийг хуваах нь за омега 2 хасах тэмдэгтэй илэршилжих. За уг тэгштгэл дээрээс харахад за шүдний тоо бидэнд өгөгдсөн. За h өнцөг хурдыг тодорхойлсон учраас эндээс дагууларааны өнцөг хурдыг тодорхойлох боломжтой болж байна. За дагуулараат механизмыг дифференциал болон планетар гэж ангилдаг. За планетар механизмын кинематик шинжилгээний хувьд аргачлалыг авч үзье. За планетар механизм гэдэг нь бол за чөлөөний зэрэг 1-тэй тэнцүү байх механизмыг хэлдэг. За авч үзэж байгаа жишээний хувьд бид за 3 мөчийн өнцөг хурдыг тэгтэй тэнцүү гэвэл за механизм маань
механизм маань за ийм хэлбэрт шилжих юм аа. За үүссэн механизмын хувьд чөлөөний зэргийг шившээний томьёогоор тодорхойлъё. Шившээний томьёогоор тодорхойлъё. За бид 3 харааг өнцөг хурдыг тэг гэж үзсэн учраас хөдөлгөөнтэй мөчийн тоон өөрөөр хэлбэл нэг болон 2 хараа ааш хөтлөөр 3 мөч хөдлөнө. За 5 дугаар ангийн кинематик хосын тоо бол за O1, O2, O1. За энэ O хаш байна. O1 гэсэн 3 5 дугаар ангийн кинематик хостой болно. За 4 дугаар ангийн кинематик хос бол за харьцаж байгаа цаг болох B гэсэн харьцалтын зөвлөцөгүүд дээр үүсэх учраас энэ хоёртой тэнцээ болоод энэ нэгтэй тэнцээ гарна. Өөрөөр хэлэх юм бол 3 мөчийн өнцөг хурдыг тийг болгосноор дифференциал механизм маань за планетар механизм болсон байна. За бид дифференциал механизмын одоо кинематикийн үндсэн тэгштгэл нэг томьёонд за 3 мөчийн өнцөг хурд гэдэг утгаа тооцох юм бол нэг тэгштгэл нь за ийм хэлбэрт шилжинэ. За тухайн илэрхийллийг хувиргасны дараа за ийм болох бөгөөд за өөрөөр хэлэх юм бол нэг араанаас ааш хөтлөлтөд хөдөлгөөн дамжуулалтын харьцааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл 3 мөч зогссон байх үед нэгээс ааш мөч рүү хөдөлгөөн дамжуулалтын харьцааг илэрхийлэх болно. За энэ томьёог планетар механизмын кинематикийн үндсэн тэгштгэл буюу Беллисийн томьёог гэнэ. Беллисийн томьёо. За планетар механизмыг бол дагуул арааны харьцалт болон хийцээс хамааруулаад 4 хэлбэр төрөлхийдөө хувааж үздэг. За тэгвэл 4 хэлбэр тухай бүр дээр за Беллисийн томьёог ашиглаж кинематик шинжилгээ хийх за тэгштэглүүдийг гаргаж авч болно. За планетар механизмын хэлбэрүүдийн хувьд за эхний тохиолдол нь болохоор зэрэг за гадаад дотоод харьцалттай дан дагуул араатай Джеймсийн эрдвөхтөр гэж нэрлэгдэх хэлбэр байдаг. За энэ планетар механизмын хувьд Беллисийн томьёон дахь хөдөлгөөн сөргүүлсэн үеийн үүсэх механизмын дамжуулалтын 1-ээс 3 ас зогссон байх харьцааг тооцвол за сөргүүлсэн хөдөлгөөний үед дараалан шаталтай холбогдсон энгийн арга механизм шилжиж байгаа учраас ийм хэлбэрт байна. За үүнийг Беллисийн томьёонд орлуулвал 1-ээс ааш 3 зогссон байх үед 1 дээр нэмэх нь Z3-ыг хуваах нь Z1-тэй тэнцүү бөгөөд энэ бол өнцөг хурдны харьцаатай тэнцүү гэсэн томьёо гарч ирнэ. За Джеймс эрдвөхтрийн хувьд бол за энэ томьёог ашиглаж за хөдөлгдөх мөчийн одоо хурдыг тодорхойлох боломжтой юм аа. За хоёр дахь хэлбэр нь болохоор зэрэг гадаад дотоод хэлбэртэй гадаад дотоод харьцалттай давхар дагуулраатай Давидын эрдвөхтөр гэж. Давидын эрдвөхтөр. За энэ механизмын хэлбэрийн хувьд бол за Беллисийн томьёон дахь хөдөлгөөн сөргүүлсэн үеийн механизмын
1-3 аас зогссон байх үеийн дамжуулалтын харьцаа тооцвол за энэ үед үүсэх механизм нь зэрэгцээ шаталтай холбогдсон араат механизм үүсэж байгаа учраас хасах Z2-ыг бахан Z1-ийг үржих нь дотоод харьцалтын үед Z3 дээр Z2 шиштрихийг харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх бөгөөд за Виллисийн томьёон дээр уг утгыг тооцвол 1-ээс хасах нь 1-ээс ааш хүртэл 3 зогссон байх гэдэг нь бол 1 дээр нэмэх нь Z2-ыг бахан Z1-ийг үржих нь Z3-ыг бахан Z2 шиштрих буюу омега 1-ийг бахан омега ааш томьёогоор илэрхийлэгдэнэ. За тэгвэл гадаад дотоод харьцалтай давхар дагуулаартай Давид Ид доктрийн хувьд за энэ томьёог ашиглаж за кинематик шинжилгээ хийх боломжтой. За 3 дахь хэлбэр нь болохоор зэрэг гадаад харьцалтай давхар дагуулаартай за Давидын редуктор гэж нэрлэгдэх редуктор гэж нэрлэгдэх хэлбэр байна. За энэ үед Виллисийн томьёон дох одоо хөдөлгөөн сөргүүлсэн үед үүссэн механизмын за 1-ээс 3-аас зогссон байх дамжуулалтын харьцааг тооцъё. За тэгвэл энэ үед үүсэж байгаа механизм нь зэрэгцээ шаталтай холбогдсон ангиарат механизм үүсэж байгаа. За эхний шатал дээр бол гадаад харьцалтай учраас хасах тэмдэгтэй Z2-ыг бахан Z1-ийг за хоёр дахь шатал мөн гадаад харьцалтай учраас Z3-ыг бахан Z2 шиштрих гэж бишилдэнэ. За энэ утга Виллисийн томьёон дээр оруулбал за хасахын нэмэх болчих учраас Z2-ыг бахан Z1-ийг үржих нь Z3-ыг бахан Z2 шиштрих буюу энэ омега 1-ийг бахан омега ааш илэршилдэг. За тэгвэл гадаад харьцалтай давхар дагуулаартай редукторын хувьд бол за энэ тэгшгэлийг ашиглаж кинематик шинжилгээ хийх боломжтой юм аа. За дөрөв дэх хэлбэр нь болохоор зэрэг бол дотоод харьцалтай давхар дагуулаартай Давидын редуктор гэж нэрлэгдэх хэлбэр байна. За энэ хэлбэрт бид нөгөө Виллисийн томьёон дотор байгаа хөдөлгөөн сөргүүлсэн үед үүссэн механизмын за 1-ээс 3-аас зогссон байх дамжуулалтын тоог тооцвол за энд бол зэрэгцээ шаталтай үүссэн ангиарат механизм үүссэн учраас за дотоод харьцалтай арааны хувьд нэмэх тэмдэгтэй Z2-ыг бахан Z1-ийг за дараагийн шатал буюу тэгээ бас дотоод харьцалтай гош нэмэх тэмдэгтэй Z3-ыг бахан Z2-ыг шиштрих хэлбэртэй болно. За үүнийг Виллисийн томьёон дээр орлуулвал за 1-ээс хасах нь Z2-ыг бахан Z1-ийг за Z3-ыг бахан Z2 шиштрих буюу омега 1-ийг бахан омега ааштай тэмцээн. За тэгвэл дотоод харьцалтай давхар дагуулаартай Давид Ид доктрийн хувьд за кинематик шинжилгээнд за энэ томьёог ашиглах байдлаар кинематик шинжилгээ хийж болох боломжтой юм аа.